Тэтгэмний төсөгчтэй их орон телевиз авралын шүүр төрхийн энэ удаагийн дугаарыг Монгол уншлагын зан үйл ба уламжлалт шийдвэрийн асуудал эрдэмтгэлгээний хурал дээрээс та бүхэндээ бэлтгэн өргөж байна. Ингээд олон сонирхолтой бэлтгэл тавигдж байна. Ингээд үзэж та бүхэн авралын шүүр төрхийн удаагийн дугаарыг хүлээн авчихсан. Дээрвээсэл одоо шашин орон дэлгэрч өөрийнхөө хэлээр авсан улсууд ихэнх нь байсан. Жаахан дэхэн үедээ бол яг санскрит, пали төвд гэсэн одоо хятад гэсэн хэлүүдээр ингэж явагдаж онцлог өргөдөж ээж. Тэгээд авсан газраас тухайн хэлээр нь хурц ирж суралцаад тухайн хэлдээ дадлагшаад буддизм бол нэлээд шинжлэх ухаанлаг шашин учраас нэр томьёо бол жигдрээд ирдэг. Тэгээд нэр томьёоны хувьд одоо энэ шинжлэх ухааны юмнуудыг ингээд орос англиар хэлдэг шиг бас тиймэрхүү маягтай тэр одоо философийн гүн гүнзгий ойлголтууд янз бүрийн одоо энэ орчлон ертөнцийн атом молекулаас ахгуулаад одоо жишээлбэл атомыг хумхах гэж ялж байна монголчууд тийм ээ. Хумхийн тоос гэж зүйлдээ бүр энгийн хэлэн шилжсэн. Гэх мэтлэнгээр юм шинжлэх ухаанлаг нэр томьёонууд орж ирсэн шинжлэх ухааны. Тийм учраас бол тэр тухайн хэлээр нь одоо ингээд яваад тэгээд суралцаад оюутнууд одоо мэрэгжээд ирсэн дараа бол тэр тухайн хэлээр нь яригдж байгаад ингээд эхний орчуулгын хэлбэрүүд явагдаж яснаа төр гацаад тухайн одоо голлж ясэн нэр томьёо боловсрсон хэл рүүгээ явж ясэн тиймэрхүү байдлууд бас ажиглагддээ. Монгол бол дээрвээс одоо бурхны шинтэй байсан орон. Тэгээд 3 дугаар дэлгэрэлтийн үе бол бидэнд их тодорхой байдаг. Эхлээл одоо нээж тань тэргүүтээ эхний шишнийг дэлгэрүүлсэн улсууд бол асар их номыг орчуулсан. Лэгдэн хаан тэргүүтээ ганжуур данжуурыг орчуулсан. Тэргүүтээ бурхны шашны номыг ерөөсөө орчуулаагүй ном байхгүй юм. Тэгээд тэднүүдийг бүгдийг орчуулсан монголоор явагдаж байсан хэдий боловч сүүлийн үед ингээд суралцж байсан улсууд 17-8 жилийн тэр системтэй сургалтанд сурагдаад төвдөр ингээд сурч ирээд тэгээд төвд хэлээрээ голж ярьж байгаа. Тэгээд тэр нь ингээд төвд рүү шилжсэн юм шилжилт болсон юм болоо да гэмээр ингэж санагддаг. За тэгээд ерөнхийдөө төвдөр уншдаг болсон хэдий боловч монголчууд монгол төвд гэсэн хоёр хэлээр одоо энэ шаш явагдаж байсан юм. Ягаад гэх юм бол тэр монголтой улсууд нь монголоо уншдаг. Одоо уул аваад тахилга цагаан өвгний сан тэргүүтэй улсуудыг одоо сайхан шашин шүтлэгтэй улсууд ч өөрийнхөө онцлогыг уншнаа да тийм ээ. Тэгтээ бол дандаа монголоор уншиж байсан. Хамгийн түрүүнд миний бодож байгаа энэ хуралд суугаад бодож байгаа юм бол монгол улсын албан ёсны хэл бол монгол хэл. Тийм учраас уул авааны тахилгануудаас эхлэе гэж ингэж бодож байгаа. Тэгээд бол одоогийн энэ жилийн тахилган дээр болж ирэх юм бол сан дадлага эднүүдийн монгол болгоод ингээд одоо хий. Тэрний дараа бол гандан тагчлан хэд бас үлгэр жишээ болох учиртай. Тийм учраас 60 хэсэг тасгийн уншлагыг бас монгол болгодог юм билүү дээ гэж. Ингээд эрен бидэс дараатаар удаан хугацааны явцад бид монгол болгож чаднаа л гэсэн ийм зорилгын одоо Монголын марксны гандан тагчлан хэд тавьж ажилладаг. Монголчууд бол бидний өвөг дээдэс бурхны ном сургаалыг аваад мухар сохроор бол тэр шүтэж ирсэн. Тэр өөрсдөө бол орчуулж мөн бол одоо тайлбар зохиол хийж за тэр байтугай өөрийнхөө их хэл дээр уншиж явсан юм уламжил байна. Энэ уламжил нь бол 14 дэх зууны үеэс эхлэлтэй. Тэр нь бол одоо энэ өнөөдрийн илтгэлийн эрдэмтдийн одоо тэр баримтаар нотлогдож шүү дээ. Тэр шарлсан одоо хууцсууд одоо тэр түүх археологийн олдвороос гарч ирсэн тэр судрын тасархай хуудсуудыг шинжилээд үзэхээр бурхны шашны уншлагын ном судар байна шүү дээ. Инхээр зэрэг ийм харин баялаг уламжилтаа арт юм тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ нь бол нэгдүгээрт хятадын биш, төвдийн биш тийм ээ. Монголчуудын монгол хэлээрээ монгол бичгээрээ зохиож өгсөн бидэнд үлдээсэн соёлын өв шүү дээ. Нэг талаасаа бол шашны дурсгал боловч нөгөө талаас нь соёлын өв тийм ээ. Ийм өв уламжил бол бидэнд байдсан байна гэдгийг нэгдүгээр хэлж байгаа юм тийм ээ. Тэгээд хоёрдугаарт бол энэхүү уламжлалыг одоо бид нар ийм байгаа бол яах ёстой цаашдаа тийм ээ. Сэргээх ёстой юм уу? Угсвал бол одоо ганц хоёр уншлагатай ийм хийд цумыг байгуулах хэрэгтэй юм уу гэдэг талаар тийм ээ. Тэгээд уламжийн шинжилгээний асуудлын талаар бол хурал. Тэгэхээр бол тэр Чожо утсрын одоо тэр Маккалын магтаал
За Бажираватарагийн одоо орчуулга энэ төр байна л да. Энийг ингээд уншлагын судруудыг аваад үзэхэд бол хоёр ангилж байгаа. Зүгээр орчуулсан байвал тийм ээ ямар байх вэ? Уншлагын яг судар гэж ямар. Уншлагын судар гэдэг бол бас өөрөө ингэсэн тогтсон төрөл одоо тийм бас мөн чанартай байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг ингээд шинжилж үзэхэд бол уншлагын тааруулсан юм байна гэдэг нь тодорхой харагдаж. Нэгэн гартай дөрвөн нууртай төрөлхийн усан шаран усуутай 14 зуунд ингээд уншижсэн байх нь шүү дээ. Тэгээ энэ уламжил бол нэлээд тасарсан. Үүний дараа бол одоо Монголын шашныг одоо наран мэт одоо гээгүүлж гарсан хүмүүс Нээлжтон гэдэг хүн байгаамаа. Энэ хүний талаар бол нэлээд судлагдахгүй ингэж бүрхэг монголчууд мэдэхгүй ингэж ирсэн байна. Энэ хүн бол монгол хэл дээр Бурхны ном судрыг одоо унших тийм ээ. Энийг дэлгэрүүлэх ийм үйл хэргийн төлөө явж байснаас гадна бол Монгол мэлва гэдэг гэж одоо бүр ингэж алдарсан юм. Өөрөөр хэлбэл одоо баг нэг насандаа одоо энэ Бурхны хотыг олсон тийм ээ. Гэгэрсэн ийм одоо монгол хүн баггүй. Тэгэхээр тэрээр 35 жил бясалгал хийж тийм ээ. Энэ одоо гэгээлэн хотод төрсэн гэж ингэж байгаа дан уул хадан. Түүний энэ үйл хэрэг нь бол замын явцад тийм ээ. Сайн одоо монголоор унших энэ үйл хэрэг нь дэлгэрээгүй нь гадна дотны бас улс төрийн болоод янз бүрийн шалтгаан бас байсан юм байна гэдэг талаар би бас өнөөдрийн илтгэлтэй оруулж өгч байгаа юм тийм. Ер нь аль ч улсад одоо үндэсний хаа юм уу өөрийнхөө хэлээр л одоо шашнаа дэлгэрүүлдэг юм шүү дээ. Монголд бол яг хав тэр дээр үед одоо төвд хэлээр дэлгэрсэн явдал нь бол тэр чинь нэгдүгээрт бас улс төрийн зорилготой байсан, хоёрдугаарт бас одоо юу тэр шашин номоо одоо хүндэтгэх тийм одоо тал байсан. Одоо бол монгол хэлээр явуулсан хамаагүй дээр гэдгийг энэ улсууд одоо хурал хийгээд ярьж байна. Бид нэр цугаараа хүлээн зөвшөөрч байна. Үнэн дээр тэр чинь утгыг ойлгохгүй юм бол тэр цаад юм нь одоо жинхэнэ үнэн бодтойгоор одоо тэр нэгэ шүтэх ч юм уу, бишрэх ч юм уу, ойлгох ч юм уу, амьдрал ахуйда хэрэглэх ч юм уу тийм байхгүй болчихно шүү дээ. Утгыг ойлгоогүй юм бол зүгээр л одоо сүсэг бишрэлийн дүнгийн юм болж таарна шүү дээ. Ийм учраас бид нар энэ Монголд одоо энэ хурал номын үйл ажиллагааг гэсэн монгол хэлээр явуулах хэрэгтэй байна. Бусад одоо ер нь шашны холбогдлолтой үйл ажиллагаагч монгол хэлээр явуулах хэрэгтэй байна. Тэрнээс гадна хүний оюун санаа гэдэг чинь хязгааргүй юм байна шүү дээ. Хүний оюун санаа чинь бол ертөнцийн язгуур үндэс нь болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр оюун санааг одоо илэрхийлдэг гаргадаг гол юм бол үг юм. Тэгэхээр үгийн эд шид гэдэг бол үндсэндээ оюун санааны одоо эд шид гэсэн үг шүү дээ. Зүгээр л үг гэсэн үг шүү. Монгол газар монгол хүн яагаад та нар одоо энэ Христосын шишинх амархан дэлгэрчээд монгол хэлээр болж байгаа илүү түргэн дэлгэрээд байгаа юм шүү дээ. За би энэ хуралд бол дэлхийн одоо ард түмнүүд өөр өөрийнхөө хэл дээр хэрхэн шашныхаа ном сургаалыг хөрвүүлж уншиж ирсэн түүхийн асуудлаар бол илтгэл тавилаа. За тэгэхээр ер нь бол судалгаанаас үзэхэд өнөөдөр одоо 2010 оны судалгааны үр дүнг харах юм бол дэлхийн хүн ам 2010 оны байдлаар 6.8 тэрбум байсан. За энэ дотор бол дэлхийн 3 томоохон одоо зөнхлөх шашин бол байгаа нь бол харагдаж байгаа. Тэгэхээр ямар шашныг дэлхийн шашин гэх үү гэхээр олон хүн шүтдэг байхаас гадна өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан. За тэр хэрээрээ хамарсан нутаг дэвсгэрийнхаа соёл иргэншилд нөлөөлдөг ийм одоо шашныг бол дэлхийн шашин гэж үздэг. За энэ тооцооллоор үзэх юм бол өнөөдөр дэлхий дээр христийн шашин, исламын шашин, бурхны шашин бол өргөн уудам нутаг хамарсан, олон тооны хүн хамарсан, бас тэр хүмүүсийнхаа соёл иргэншилд бол нөлөөлсөн энэ шаардлагыг бол хангаж чадж байгаа. За тэгэхээр бурхны шашны нэг онцлог тал нь юу вэ нөхөр өөрийнхөө сургаалыг бол бусдад тулгын хүлээлгдэггүй. Харин ч одоо түүнийг тал талаас нь шүүн дунгааж үзээд хэрвээ одоо үнэн гэж үзэх юм бол одоо энэ сургаалыг дагах мөрдөх тухайн асуудлыг бол хүндэж тавьдаг. За ийм ч учраас бурхны шашны дэлгэрэлт магадгүй их удаан байгаа юм шиг бол анзаарагддаг. Гэхдээ 1900 одоо 10-аад оноос хойш бол энэ шашны шүтэн бишрэгчдийн тоо бол хуучин байсан хувьяасаа бол бүр одоо 2.1 дахин өссөн ийм тоо үзүүлэлт бол байж байгаа. Цаашид ч гэсэн энэ шашны шүшин бишрэгчдийн тоо бол тасралтгүй өсөх ийм хандлага бол байгаа. За Монгол уншлагын тухайд бол зайлшгүй одоо монгол хүн өөрийнхөө одоо шүтдэг зөнхлөх
одоо шашин шүтлгийн номлол сургаалыг бол монгол хэл дээрээ унших ёстой. Яагаад гэвэл энэ бол танин мэдгүй ач холбогдолтой. Одоо энэ чинь гадаад хэл тухайн хэлийг мэдхгүй хүн тэгээд одоо юм уншаа суугаад байвал тэрийг чи одоо ойлгох, түүнийг танин мэдэх, тэрний одоо ач холбогдолтой талыг олж харахад бол ихээхэн төвөгтэй. За тийм учраас мэдээж одоо энэ бол ганцхан шашны асуудал ч биш. Ер нь альва зүйлийг уншихад өөрийнхөө мэддэг хэл дээр унших нь бол тэр тухайн зүйлийг ойлгож танин мэдхэд хамгийн ач холбогдолтой байж таарна. Тэгэхээр энэ утгаараа монгол хүн бол одоо өөрийнхөө шүтдэг альва шашныхаа номлол сургаалыг бол монгол хэл дээр л унших хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хүнд тэр одоо уншиж байгаа зүйлийнх нь ач холбогдол өгөөж нь илүү их тусгалаа олно. За энэ хурлын гол одоо зорилго нь бол ер нь одоо монгол уншлага одоо зан үйлийг цаашид яаж хөгжүүлэх вэ? За хүрээ сүм хэдийн хэмжээнд яаж хөгжүүлэх юм бэ? Мөн сүсгтэн олны хэмжээнд яаж одоо хөгжүүлэх вэ гэдэг ийм хоёр үндсэн зорилго бий. За ер нь бол монгол уншлага гэдэг бол монголчуудын одоо уламжилсан тийм зүйлийг л өвлөж цааш нь сэргээж хөгжүүлэх л ийм зорилготой. Тэрнээс шинээр огт хийгдэг ажлыг шинээр хийх гэдэг зүйл биш. Харин хурлын уншлаганд тохируулан зарим нэг одоо орчуулгуудыг тэг шат хэмнэл одоо танд тохируулж одоо орчуулах юм техник ажиллагаа ийм зүйлүүд бол бий. За ерөнхийдөө бол Монголын одоо уншлага зан үйлүүдийн ихэнх нь орчуулгатай байгаа учраас тийм ээ орчуулгын ажлууд бол тийм их одоо төдийлөн бага хийгдэн. Харин уншлага зан үйл тохируулсан тийм хэмнэлүүдийг мөн одоо шинээр айданг тийм ээ тэр шашны гүн ухаан утга агуулгыг алдагдуулахгүйгээр зарим нь шинээр зохиох, зарим нь уламжилж авах ийм зүйлүүд бий. Нөгөө талаар энэ хурлын ач холбогдол нь ер нь монголчууд бид ингээд монголоор ингээд унших юм бол монголоор уншвал одоо төвд тийм уншдаг тийм одоо айц чанлууд одоо алдагдах уугүй гэдэг асуудал одоо хүн болгоны одоо яригддаг зүйл. Тэгэхээр энэ бол тийм алдагдах боломжгүй. Энэ бол хэдэн зуун жил монголчуудын дунд одоо уламжилж ирсэн тийм уламжлал тэлүн одоо дамжлага гэдэг юм да. Иш одоо дамжлагууд нь бол бүрэн байна. Тэдний өвлж ирсэн хүмүүс нь байна. За тэр бүгдийг бид тасалдуулах, өвлж авч чадсан тийм усууд нь байгаамаа гэдгийг одоо бас хүмүүс таниулах юм сайхан боломж одоо олгосон ийм хурл болж байна гэж хэлж. Овоо хангаан болоод ер нь одоо төрийн тахилгатай уул усыг бид нэр одоо яаж унших юм бэ? Түүний одоо бэлтгэл, зан үйл, тэгээд түүний овоо тахилгын олон одоо номсууд тэгээд янз заншил гомууд байгаа. Энэ дуцаас одоо алийг нь голчлох юм бэ? Ялангуяа төрийн тахилгатай энэ уул усаа бол нэгэн хэм нэг тогтсон одоо юунд ойлголтод хүрэх хэрэгтэй байна гэдэг энэ саналыг дэвшүүлсэн. Нөгөө талаар бол бас энийг бол бид монголоор унших хэрэгтэй. Тэ мөн одоо бэлтгэлийн хөвч гэсэн бид зөвхөн эдээ цагаа одоо бэлтгтүүдийгээр бишээ. Энэ бол овоо хангаг монголчууд бол бүхэл бүтэн одоо тэр хангал догшдын тэр юу зан үйлтэй адилхан авч үздэг. Ялангуяа тэр хангах хэрэгсэл гэдэг одоо тэр байгаль дэлхийн тэр сайхан одоо шов ан амтан жигүүртэн бүхий л одоо зүйлийг бол дүслэн тэ зурмал юм уу эсвэл одоо сэлбэр юм уу эсвэл бодиттой тэ чихмэлч гэдэг юм ийм бодиттой байдлаар бэлтгэж өгдөг байсан. Энэ одоо уламжлалыг нь бол хэвэн одоо авч үлдээ. Мөн бол энэ овоо тахих үедээ бол тэр монголоор одоо тэр одоо дуудан тахдаг, хүсдэг тийм ээ санал бодлоо одоо илэрхийлж тэр овоо хангахаа нэрийг усыг дуудаж тийм ээ хүндэтгдэг, мөргөл эргэл хийдэг. Энэ усыг нь бол уламжлалт түүхэд ингэж байна. Тийм учраас энэ уламжлалыг бол улам цааш нь хөгжүүлье гэсэн ийм одоо үндс хэлтгэлийг тавьсан. Их орон телевизийн авралын шүүхүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.